Өдрөг боталтай дотроос гэрэлцэн бүсгүй тань зориулан хүргэдэг гэлээ хатан нэвтрүүлгийн шин дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийн цачин хавирт өргөцсөн хүндэт цочноо урьд. Тэгэхээр гэлээ хатан нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Blonde Boutique-ийн захирал Мигмар Сөрөнг урьж байна. Урьж байна. За энэ орой минь. За мигад энэ орой мэндийг хүргэе. Ямар гоё харагдаж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажилладагт баярлалаа. За дугаар болгон дээр чинь одоо хөтлөгч 3 бүсгүйг л үзэсгэлэнтэй болгоод имиж стилийн тодорхойлдог бүсгүй ч одоо энэ дэшүү дээ. Тараа ингэж бас хэлмээр байна. За мэцхан уу. За тэгэхээр Blonde гэд нэрнээсээ их сонирхолтой. Яг захирлан нэм өөрөө Blonde өстэй учраас яагаад Blonde гэдгийг бол нэр өгсөн бэ гэдгийг бол хараад ойлгож байгаа болоо гэж бодож байна. Ер нь бол мега яг Blonde Boutique-ийг одоо удирдаад үйл ажиллагааг нь авч явахаас гадна стилист гэдгийг манай үзэгчдэд танилцуулах нь зүйтэй. Тэгэхээр яг энэ талынхаа туршлагаас үзэгчдэд хуваалцаач. Blonde дэлгүүрээ нэгээд 4 жил өнгөрсөн байна. Тэгээд нэгэнтэй л хувцас заагуурт одоо сэтгэл зүрхээ зориулаад орсон болохоор илүү дөхөн байх юм болов уу гэд стилист мэргэжлэр дахин суралцсан дээр гэж би бодсон. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд 4 жил сураад стилист мейкап мэргэжлэр төгссөн байгаа. Энэ болохоор одоо ингээд мэдээж мэргэжлэрээ төгссөн болохоор илүү ажил хийхэд маань хүртэл илүү дөхөн болж өгсөн. За Blonde гэж нэрлсэн шалтгаанаас эхлэе. Тэгээд мэдээж өсөө ингэж гоё Blonde болгож янзалдаг болоод ч тэр үе дэлгүүрээ тэгж нэрлсэн байх гэж бодож байна. Тэгэхээр өсөө хизэнээс юм гоё ийм нэлийн урт штэ тийм. Хизэнээс ингэж яг эрүүл аргаар гоё шаргал өстэй болгож дэлгүүрээ яагаад ингэж нэрлсэн гэдэг. Ер нь тэгэл дэлгүүр нэсний бүрт үгүйсээр дурсамж асаач юм тийм. За тэгээ. Анх хүүхдээ би ч нэг мөсний аялал жуулч маркетинг чиглэлээр төгссөн. Тэгээ мэргэжлэрээ ажиллаж агаад хүүгээ төрүүлээд тэгээд хүүгээ төрүүлээд гэртээ байж авах хугацаанд интернетээр худалдаа хийдэг байсан л да. Хүмүүст интернетээр өөрийнхөө одоо яг сонирхолтой одоо өөрийнхөө яг стилийн одоо гэсэн бүхэл зүйлийг хүмүүст зардаг байж агаад одоо ингээд нилээд хэдэн үйлчлүүлэгчтэй болсон. 2 сартаагаас 9 сар хүртэл яг гэртээ. Одоо яг нэг том өрөө бол яг л яг дэлгүүр шиг тий бүх хувцас одоо гаргаа тавьдаг юм уу хүүхдтэй нийл хүүхдтэйсэн ч гэсэн айгүй хурдан өнгөрсөө ягаад гэвэл уйдах цаа байхгүй өдрөө алхах хүмүүс ирээл үйлчлүүлдэг барыг найз шиг болцсон ингээл тэгээ мэдээж одоо ээж нар бол мэдчихэл байгаа бүгд гэртээ хүүхдээ хараад мэдээж нэлээ уйддаг тийм үү. Тэгээд нэлээд их санал ирсэн л дээ дэлгүүртэй болох юм бол гоё юм шүү гэж жагаад тэгээд хүүгээ яг 9 сар хөрөнгөнгүүт өөрийн гэсэн дэлгүүрээ нээгээд шийдсэн. Тэгээд за дэлгүүрээ нээ гэж жагаад одоо байршлаа одоо Grand Plaza гэжтэй манайх за одоо дэлгүүрээ ямар нэр өгөх вэ гэж бодож байгаад за ер нь Blonde гэд мэдгүй одоо яг Blonde гэж нэрлүүл гоё юм байна гэл яг тэгэхэд ч амар чинь. Тэгээ нэгэнтэй л миний үс шар одоо үсээ бол мэдээ шараар будаад 10 жил бараг болж байгаа. Тэгээ 10 жил гэдэг чинь маш урт хугацаа. Яг тэгвэл шаргал үс чинь ингээ бас арчлаад нэлээ хэцүү. Ингээд шаргал болохоор яг ингээ угнаас ингээ унах гад байдаг тийм. Энэ Монголын урал шаргал үстэй уран бүтээлчд бол тийм зарлага зөндөө хамссан. Тэгэхээр 10 жил юм шаргал үстэй байхын нууц юм бэ? Нэгдүгээрт бол одоо эрүүл мэнд дотроосоо одоо тэг зөв хооллох ч юм уу. Эрүүл мэнд тэр бол маш чухал гэж бодож байгаа. Тэгээд мэдээж одоо хуурайшилт маш их үүсдэг. Хүн болон бас асуудаг л да яаж ингээл амар өтгөн үстэй байна. Ингээл тэг нэлийн урт ингээ байна. Илүү одоо миний үс ээжигээ дүүрээсэн. Одоо айгүй их өтгөн. Тэгээ эрүүл тийм үс ахгүй юу? Ер нь Blonde Boutique-ийн сонголтууд их өвөрмөц санагддаг л та. Тэгэхээр яг өөрийнхөө мэдрэмжээр энэ хувцснуудын сонголтыг одоо хийдгүү эсвэл хэрэглэгчтэй яг худалдан авагчид ийм хувцас авмаар байна гэсэн бас хүсэлтэд ирүүлэх юм болов. Аль нь бол яг 50-50% юм байна. Тэгээд манай үйлчлүүлэгч нар бол ерөнхийдөө байнгын үйлчлүүлэгчтэй болсон. 4 жилийн хугацаанд байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Мэдээж одоо ингээл мэдээж бараагаа сонгоо явж байхдаа за энэ хувцас
манай тэрнс зүгээр юм байна да. Нэрээ бүр яг сүүлдээ тэгж боддог болчтой юм байна. Тийм цаатганд чи яг л гоё харагдах юм байна да. Тэгэл мэдээж байнга өөрчлөлт нар болохоор ирдэг. Тэгээ санал ингээл одоо чамд энэ айгуу одоо илүү зохих юм шиг санагдсан гэхэд бол өө тийм байна ч гэдэг юм уу. Тэгэхээр аль тал. Тэгээд одоо яг одоо сүүлийн үеийн тренд ч юм уу те хитрхи трендэд дагсан ч юм уу нэг бол одоо энэ хувьд илүү их одоо өөр газар борлогдож байгаа одоо энийг л авчруул зүгээр ч юм уу яг тэрийг дахахаар бол өстой сонголтын дээр би дандаа бурууддаг. Тэгээ яагаад тэгэхээр одоо өөртөө таалагдахгүй мөртлөө одоо энэ илүү их зарагддаг ч юм уу тийм үү. Тэгээд аваад ирэхээр өөр таалагдаагүй болохоор хүнд одоо ингээд зөвлөж болдгоо айгаа одоо худлаа яриатж байгаа ч юм шиг өөртөө итгэлгүй байх юм уу да. Тэгэхээр миний одоо охтуудаа одоо ингээд санал болгоод авчирдаг хувцснууд маань яг тэр үед одоо өөрийнхөө мэдрэмжээр тэгээд мэдээж үйлчлүүлэгчнийхаа юу сонирхдаг яг тэр чиглэлээр л илүү их авчирдаг. За одоо шинэ жил хаяанд ирж бүсгүйчүүд маань хамгийн сайхан дээрээ гойдог мөч маань ойрцсон байна. За бид хоёр ч гэсэн яг Blonde Boutique-ийн гоё хувцаар Blonde Boutique-ийн гоё хувцаар гойсон байна. Тэгээд энэ жилийн тренд, энэ жилийн гоё бүсгүйчүүдийн хувьд ямар сонголт байх вэ? Бид хоёрын сонгосон хувц болон та өөрийнхөө сонгосон хувцаас гурлаа ярилцъя те. Энэ жилийн сонголт гоёлын плажны сонголт гэх юм бол түлхүү хар өнгө ер нь түлхүү орж ирж байгаа. Тэгээд мөнгөлөг тэгээд дээрээс nude dress-үүд одоо таярын өмсөн бол nude dress те биений галбирыг илүү гоо тодтогч гаргаж өгөхөөр тэгээд дээр нь зурцсан юм шиг дээр нь хээ ороод ирсэн те тэгээд мэдээ шинэ жил болохоор чимэл те ороод ирсэн. Тэгээд өнөөдөр миний өөрийн сонгосон болохоор ер нь мөнгөлөг тэгээ урт тэгээд биений галбирыг илүү тодтогч гарч ирсэн урт плажууд ер нь бол энэ их гоё одоо нэг эмэгтэйчүүд юм нүмерхшигч гэх юм уу да тийм хэмсэг байдлыг бий болгодог ийм даашинцнуудаа сүүлийн үед их гоё харагдаад байд юм санагдаад. Тэгээ яг өнөөдрийн ингээд яг үс засалт ингээд хувцлалтыг харахад нэг яг нэг одоо хатан хаан гэж ярьдаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү яг өндөртэй байгаа байхгүй юу? Яг нэг бардам өөртөө ихтэй бүсгүйчүүдийн сонголт юу нэг юм нүмерхтэй тэгээд юм хар гялалцсан байдаг юм төсөөлөд авч чинь. Тэгсэн мөртлөө ялдан байдлыг яг энэ оноогоор харуулчих байгаа тийм. Ер нь бол яг бас сүүлийн үеийн чиг хандлага иймэрхүү байна уу гэж ер нь зүгээр би өөрийнхөө бас бодлоор инстаграмаас ч юм уу ингээд ерөнхийдөө Европ ч юм уу Орос ч юм уу те Украин хүүхнүүдийн яг хувцлалтын хэв маяг тиймэрхүү байгаад байдаг юм санагддаг л та. Тэгэхээр хамгийн гоё хүүхнүүд мэдээж хамгийн шинэлэг хамгийн гоё л байна. Тэгэхээр яг үс засалтын хувьд ч гэсэн өөрөө яг стилист болохоор сүлжээс гэдэг бол хизээч одоо хуучирдгоо байнга л байж байгаа. Тэгэхээр сүлжээс орж ирээд ялтамхан байдал үүсгээ. Тэгээ дээрэс нь юм нүмерхтэй гэдэг бол бас нэг тийм гоё өнгө төрх гаргаад байна л та. Тэгэхээр Blonde Boutique-ийг зорьсноор за үсээ яхаа өөрсдөө янзлалаа гэж бодоход яг одоо иймэрхүү дрессүүдийг бол авч болох байх гэж бодож байна. Дээрэс нь зөвлөгөө авчлах уу? Энэ даашинзан дээр яаж бодвол яаж үсээ янзлуул гэдэг. Өөрийгөө мэдээж өөрчлөхийг хүсвэл тийм үү. Манайхыг одоо зориод ирэхэд би бол мэдээж бүхэл талаар тэ өөрийнхөө чадлаар түүнээс одоо өөрт зохихгүй ч юм уу тийм үү одоо хүн хурж ирлээ манад байгаа хувц тэр хүнд зохихгүй ч юм уу мэдээж хизээж худлаа зөвлөгөө өгөөд гарахгүй яагаад гэх юм бол мэдээ одоо ингээд хүн нэг үйлчлүүлээд дараа дахин үйлчлүүлэх байхгүй юу тэгэхээр миний одоо яг баримтлагдаг зарчим гэх юм уу да хүнд чин сэтгэлээсээ тэгээд үнэн шударгаар тэр бол хамгийн гоё зүйл. Яагаад тэгэхээр хүн болгон одоо тэ надаас юм сонголт хийгээд миний үгээр мэдээж сонголт хийгээ гарлаа. Бусад бүх хүмүүс одоо найз нөхөд тийм үү гэр бүлийнхандээ үзүүлнэ. Тэгэхэд чинь мэдээж над гоё гэж гаргадаг үнэхээр зохимжгүй зүйлийг те ингээд өгөө явуулцдаг онцгүй байна гэхэд мэдээж тэр хүн дахиад надад итгээд ирэхгүй тийм үү. Дахиад одоо найз нөхөдтэй одоо Blonde-ийг санал болгохгүй. Тийм болохоор хамгийн одоо чухал зүйл бол одоо зөв яг шударгаар тэгээд тийм бол одоо ямар ч ажил ямар ч бизнес ч юм уу илүү одоо илүү дээшээ байх юм болоо гэж би боддог. Яг энэ зүйлийг баримтлаад намайг зориод манай төлөө зориод ирсэн хүн болгоно би чин сэтгэлээсээ тэгээд
өөрт нь одоо тохирч таарах бүхэл зүйлийг санал болгоно. Яг өнөө одоо нөгөө эмэгтэйчүүд дэлгүүрээс худалдан авалт гэдэг бол юм аавна гэдэг бол бас нэг таашаал авах хэлбэр шүү дээ. Тэгээд харагдсан одоо худалдагчийн ч юм уу те тэр дэлгүүрээс санал болгож байгаа гоё харагдчих ингээд тэрэнд нь итгэнгүүтээ шүүгээ дүр өмсгөө хувцастай болсон байдаг. Тэгэхээр яг хувцаа ингээд одоо байнгын хэрэглээтэй тэрийг өмсөд сэтгэл ханамжтай явна гэдэг бол нэг талаасаа бас их гоё л да. Тэгээд блонд бутгийг ер нь анзаараад хахад урд өдөр нь бараа ирлээ. Тэр өдөртөө одоо хүмүүстэй зураг оруулангууд шууд хурж ирээд ингээ авчт юм байлаа. Би бас яг тэрийг харж ирсэн. Шин загварууд нь зарлаад. Тэгээ бараг ингээ булаацалтай дөрсөлтэй байдаг юм шиг хэрэглэгчтэй. Манайх нөгөө нэг одоо 20 хоноод ерөнхийдөө дандаа шинжилж явдаг. Тэгэхээр одоо 20 хоногт шинжлэх учраас одоо нэг хувцснаас ерөнхийдөө арзмаар олноос нэг манайх ирдэг. Тэгээд дараадаа давтагдаж ирэхгүй одоо миний одоо яг гол одоо зарчим яг тийм дахин давтагдахгүй. Тэгээд 20 хоногт шинжилгээ болохоор яг хүн хүсэн штэ мэдээж би одоо 3 арзмаар болгоноос нэг гэхэр чи 3 ширхэг юм авчирлаа гэхэд мэдээж 4-5 хүн авахыг хүсэх юм бол захиалаад авч болдог. Тэгээд хүмүүс ирээл заримдаа бас уурлнаа манайхан ч 2 хоногийн дараа хурж ирээл яг энэ хувцсыг амаар байгаа мó гэл тийм. Тэгээ нөөдх нь дуусчихна айгу асуудалтай. Тэгээ яана дууссан байна гэхээр өстой сүүлдээ зарим нь бол өмнө нь ч юм заард юм, худлаач юм заард юм уу гэж бас уурлна. Өстой цаг заваа гаргаж ирж байгаа чи өстой 2 хоногийн дотор дуусна гэж юу ах вэ гэдэг тэгдэ. Тэгээд аль болох учирлаа тайлбарлаад хэлдэг л дээ. Одоо олон тоогоор ирдэггүй. Яагаад гэх юм бол одоо хитрхи олныг авчирчаар манай нөө үйлчлүүлэгч нар маань айгу дургуутдаг л да. Тийм яг ижилхэн үе авах гэдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо аль болох тэрийг тайлбарлаад загнуулах үедээ загнуулаад тайлбарлаад тэгэл хэлэх үедээ хэлээл тэгэл яадаг. Гэтэ Facebook-ээр анх хэлжсэн шүү дээ 4 жилийн өмнө яг л анх Facebook-ээр одоо дүү охиндоо одоо ч гэсэн миний нөө модель охин байдаг шүү дээ. Тэр маань бас яг 4 жилийн өмнө манай гэрт хурж ирээл хөөрхөн битүүл тэгээд зураг аваад хийдэг байсан. Тэгээд тэр маань илүү одоо бол миний хувьд бол амжилттай явж байгаа гэж би боддог өөрийгөө. Тэгээд илүү Facebook аягүй их нөлөөлсөн. Тэгээд одоо хүн болгон хэрэгтэй мэдээлэл Facebook-ээр авдаг болж байна. Тэгээд нэг үе болохоор онлайн худалдаанд аягүй их тууширдаг байсан л да. Хүмүүс тэгтээ одоо хайцангуй гайгүй болоод байгаа. Яагаад гэвэл илүү арай хямдхан зөвхөн яг ижилхэн зураг тавиад арай хямдхан санал яхад хүмүүс үнийг дагаж аягүй их явдаг гэсэн бол одоо бол чанар тий боддоор өөрийгөө байрж үзэх ч юм уу тий энэ одоо ямар байна илүү тэрийг яадаг болсон болохоор одоо сонгодог болсон болохоор ер нь бол зөвлөлтөө өөрөө барьж үзэх тийм үү өөртөө өмсөж үзэх. Тэгэхгүй одоо ингээл зураг хараад яг энэ зураг шиг байна гэл зарим хүмүүс бол өрөөсгөл бодолтой байдаг байхгүй тийм үстэй. Яавна бодит амьдрал дээр тий. Хуурцсан тохиолдол байна. Тий. Тэр чинь яг нэг цаг хугацааны хувьд бас их хугацаа шаардсан мөртлөө тэг хүлээлгээд байдаг яг тэр зураг шиг байдаг тохиолдол би бүр 2 төсөөлөлт бодит байдал өөр байдаг гэж. Тэгэхээр одоо блонд бутикийн даашинзнууд хувцснууд юугаар онцлог гэхээр манай мега өөрөө тэр хувцснуудаа сонгож авчирч худалдаалдаг гэдгээр хамгийн онцлог байгаа. Тэгэхээр тэр дундаас сонголт хийж өстө нарийн нандин зүйлсийг олж авч Монголдо авчирч байна гэдэг чинь маш торгон мэдрэмж. Тэгэхээр хувцснуудаа хаанаас ер нь худалдаж авч борлуулж ийн тэр талаар ярилцъя тий. Манай хувцснууд ерөнхийдөө Гуанжуугаас тэгээ Туркээс гэсэн хоёр сонголттой ирж байгаа. Мэдээж одоо цаашлаад яах юм бол арай өөр газраас бас сонголт хийгдсэн бодол ерөнхийдөө байгаа. Гэтэ одоо бол яг Гуанжуу Турк илүү их авчирж байгаа. Яагаад тэрийг сонгож байгаа гэхээр илүү одоо яг сүүлийн үеийн загварыг одоо хамгийн түрүүнд тий худалдаанд гарч байгаа одоо хоёр том улс маань одоо яг Гуанжуу Турк хоёр болж байгаа. Тэгээ тэр хоёр улсыг сонгож явдаг да. Одоо бид хоёр ч Турк даашин зураг хийсэн тий. Европ өмсгөлтэй. Ер нь монголчуудын бас нэг биений онцлог Аз хувцс ч өмсгөд хэцүү, Европ хувцс өмсгөд ч хэцүү байдаг шүү дээ. Яг тэгдэг. Ягаад тэгэхээр одоо хитрхийн нөгөө нэг Аз төрлийн одоо солонгос ч юм уу тийм юм авчирч чахаар жижигдээд нөгөө нэг ясч манайхан ч юм бол 5 таастай ерөнхийдөө ингээд нэг биетэй яс томтой тэгэнгүүт ингээд хавчигдмал байгаа гэдэг байхгүй юу. Тэгээ үйлчлүүлэгч нар маань ингээд хэлдэг л дээ
би нөө модель охинд ингээл өмсүүлчихэд дандаа турхаа үний юм зарлаа инглээ гэж хэлдэг. Гэтэ өөрийгөө голохгүй хүрээд ирэх юм бол ямар ч хүн те би мэдээж жижигхэн арзмаарт юм аа дэрнэ гэж байхгүй. Хүмүүс өөрийгөө яахгүй хурж ирээд одоо ямар хүн тийм байх гэдэг юм бол ер нь арзмаар бол ер нь байдаг. Харцангуй Турк бол ерөнхийдөө бас том өмсгөлтэй шүү. Тийм. Бас анзаараад хахад нэг тийм сахилахгүй хувцснууд их байгаад байдаг юм аа. Сахилахгүй секси. Ер нь айгүй стиллэг хувцснууд тийм. Тий, одоо арай нэг бусдаас онцгорж байгаа зүйл нь тэр болов уу гэж би хувьдаа боддоо шүү дээ. Тий. Ингээд одоо би уул хүн тийм шүү аа нэг сахилахгүй одоо нэг тий секси гэж тэгээд нэг арай нэг юм тод гял цаалан дуртай ч юм уу яг нэг тийм уул яг хүн тэггүй ингээл хүнийг дагаал тийм үү. За ийм л юм модонд орж ийн гээл ингээл хүний дагаал тийм ш яг өөрийнхөө за би одоо ингээд хүмүүс болохоор ингээд өмнө нь ингээд за одоо энэ иймэрхүү хувцс ингээд бас юу болж энэ да тренд болж яг энийг л авчих хэрэгтэй юм байна. Энэ рүү айгүй хүмүүс ингээд тууширж ийн шуурж ийн гэж тэгдэг. Би яг бас яг тэгдэг юм аа. Тэгэл за юу чи очиод үзье гээл тэгэл яг мэдрэмжээрэл ерөөхдөө авчирдаг гэхүү дээ. Биш нэг юм асуу. Эмэгтэйчүүд яг өөртөө адилхан стилтэй ч юм уу, адилхан хувцалсан эмэгтэйчүүдэд нэг надтай адилхан юм өмссөн байна гэж жоохон цаагаараа дургүй байдаг шүү дээ. Тэгээ яг ингээд өөрийнхөө сонгосон ингээд харахад ерөнхийдөө бас сонгосон өөрийнхөө мэдрэмжээр авчирсан хувцснууд нь яг ингээд олон эмэгтэйчүүд өмсөн шүү дээ. Заримд нь ингээд яг гой зогсон, заримд нь ийм гэл тэгэхээр бас юу гэж боддгоо. Одоо юу гэдэг чинь шорт өмсчээл ингээл гладиатор сандал мандал өмсөхэд хүн болгон зохгүй шүү дээ. Тэнгүүд мегаад бол айгуу гоё зогчоо. Тэнгүүд яг өөрийнхөө одоо стилийг хүн санал болгох гээд энэ зүгээр үү? Тэгтээ хүнээ харна л да мэдээж. Тэгээд яг нэг яг тэр хувцсыг чи чамд таагаар харагдчихсан. Би яг тэрийг авъя гэж ирдэг байхгүй манай ханцаа. Тэгэхээр ямар одоо үгүй өстө болохгүй гэж бас тэглэх чинь бас муухай бас тийм үстэ яг зориод ирж байгаа чинь тэгэл юу ч гэсэн өмсөөд үзтээ юу ч гэсэн зөө тий үз бүгдийг нь үзтээ тэгэд хоёлоо ярилцаа зөвлөдий аль нь болохоор байна болохгүй байна гэд аль болох хөвтэйхэн дийж ирнэ. Гэтэ бас тийхүү те бүхэл бүтэн итгээд хурж ирж байгаа чинь онцгой ханд. Өстой үгүй өстой яах хэрэггүй өмсөд ч хэрэггүй гээл те. Яг го зарим газрууд ингээл бас байдаг л да. Тэгээд одоо болохгүй штэ. Өмсөөл үз. Миний одоо ганц хэлдэг үзээ өмсөөл үз. Одоо орохгүй байсан чи тэгэл зарим нь бол надад орно өстой чи. За орж ивэл өмсөөл үз урчихгүй л бол гээл. Аль болох тэгэл хүлцэнгүү тэгэл нэгэнтэй л зориод ирж байгаа юм чинь тийм үстэй. Харин яг хүмүүс игдэг байхгүй яг мегатай адилхан яг одоо ийм хувц аавна гэд ер нь орж ирж исэн тохиолдол би ерөнхийдөө харж исэн байхгүй. Тэгэхээр угаасаа тэр хүн яг одоо чамтай адилхан биетэй адилхан зохино гэдэгт бол би бол эргэлзэж байгаа байхгүй. Тэгтээ ямар сони одоо болтгол юм бах та гэж бодож байсан. Тий. Би слог авч тэр. Одоо ингээд зочноосоо ярьслах хийж хахад ингээд эмэгтэйчүүдийн бие галбар ямар хүнд ямар хувцас зохих уу тэгээ сүүлийн үеийн стил имиж тренд ямар байгааг мэдчихээн. Ингээ бодсон чи цаашдаа өөрөө дизайнер болоод өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргах боломжтой юм шүү. За бас бодож үзье. Тэгээ стилист мейкапаар сурсан төгссөн гэж хэлсэн шүү дээ. Тэгээ эхлээд дизайн ангид ороо. Тэгээд за өөрөө л жоохон бол хувцас оёол. Тэгээ тийм болно гэд тэгсэн яг нэг ганц хэцүү нөө зурж чаддгүй. Би ч нөө зурхтай айгуу муу болохоор чинь зурж чадахгүй болохгүй гэд. Тэгээд за арай л бас чадахгүй юм байна. Нэг хар зургийн юмд ингээл эхлүүлсэн үнэхээр бас чаддгүй нөө хүнээ чадахгүй. Тэгэл за арай төхөм юм уу гэд стилист мейкапаар анги руу одоо шилжиж орсон. Гэтэ яг гоо зурж чаддгүй одоо дизайнер байдаг гэж сонссон дээ. Өнөр зуруулаа санаагаа хэлээ. Тий харин сонссон. Тэгээд бодох баха. Одоо манай дэлгүүр чинь одоо Grand Plaza гэдэг ерөнхийдөө нэг жижиг штэ. Хүмүүс нөгөө нэг зургийг хараад айгүй том дэлгүүр гэж бодоод ирдэг гинэ. Ийм жижиг юм байсан юм уу? Ийм жижиг юм уу гэдэг айгүй тэгнэ. Гэтэ миний бодол болохоор ингэж боддог л доо. Хитрхи ингээд үнэхээр яг том дэлгүүр бол байвал гоё л доо. Миний одоо цаашдаа мөрөөдөж байгаа зүйл. Гэтэ хичнээн том дэлгүүр байгаад тий одоо хүн яг авах тий сонгох тийм бараа байхгүй болоос айгүй онцгой байхгүй тийм үү. Яг авъя гэд авахар юм байдгүй гэж хүмүүс заримдаа гардаг штэ. Тэгэхэд одоо манай дэлгүүр бол за жижигхэн байлаа ч гэсэн хүн орж ирсэн бол заавал нэг хэрэгтэй юм байгаа.
би аль болох тэрийг бодолцдог л доо. Тэгэхгүй байнга ингээл ганган чам зараал тэгээд нэг чинь бас арай л утгагүй зүйл. Тийм болохоор арай амьдрал дээр одоо өвөл олоо гэхэд за энэ одоо илүү дулаахан байх юм уу? Энийг арай илүү өмсөх юм уу? За нөгөө офис хүүхнүүдэд орхиж болохгүй шүү. Нөгөө нэг ажил хэрэгчүүдэд орхиж болохгүй шүү. Аль болох тэгж бодоод өстө бүхэл юмыг нь бодоод хам чимээл сүүлдээ одоо тэгэл юу штэ бараанда ингээл явахдаа за одоо гайгүй юм байгаасаа гэж бодоо шаардна. Тэгэл очиод нөгөө бараагаа тэр олон юмнаас ингээд сонгохгүй л ингээл болдог бол бүгдийг авсан дааш нөгөө нэг мэдээж мөнгө гэдэг зүйл хязгаартай. Тэгэл сонгож авчаал за юм аваад сонгох гэж буу юм болж байгаа л буцаал одоо буцаж нааш ирэхтэй. За зарагддаг боллоо. Юу авлаа яалаа илээ гэд тэгэл хурж ирэл заримдаа ингээл юм хараад гоё юм заримдаа ингээл яагаад энийг авсан юм бол гэж гайхаж жишээний заримдаа ингээд яг нөө ядарсандаа одоо тэгдэм үү нэг бараанаас 2 удаа авсан тохиолдол над дээр гарсан шүү дээ. 2 өдөр яг нэг бараанаас одоо гэтээ тэр бүр амар таалагдсан бараа байсан нүг өмнөх өдрөө авснаа мартцсан. Стогой дахиад авчигээ 2 удаагаар би юу илээгээ сүүлдээ одоо яана одоо ийм мартамхаа өвчтэй болж байгаа махтаа гэж тэгэж их санаа зовж сонголт хийдэг байна. Ер нь одоо эмэгтэйчүүдтэй зөвлөгөө өгвөл эмэгтэйчүүд юм худалдаа авахдаа хамгийн сонголтондоо алддаг алдаанууд юу вэ? Анхаарах зүйлс нь. Би одоо жишээ нь ингээл нэг юм худалдаад авчихгоотаа яг тэр үед айгүй гоё худалдагч нь ч өстө тасарсан гоё харагдаж байна гэсэн. Гэртээ очил гэрхэндээ харуулахаар ингээд ягаад ч юм нэг л болж өгөхгүй. Эсвэл тэр гэрлэлнээс нь олж тэгэж гоё харагддаг ч юм уу тий. Тэгээ тэр хувцснууд бол өмсөгдөөгүй хувцснуудаас байгаад байгаа юм байхгүй. Тэр худалдагчаас нь болж гин нөө эсвэл би өөрийнхөө сонголтын дээрээс алдаж байна гэх мэтчлэн олон нүрэ боцоо үед авах хэрэгтэй юм уу? Будаагүй үед авах хэрэгтэй юм уу? Тий. Одоо бүсгүүчүүдийн маань хувьд хамгийн нэгдүгээр чухал зүйл бол хамгийн гол нь биендээ эвтэх юм. Тийм үү? Өөртөө яг ингээд тий хүнд тий сууж үсээ өөртөө нэгдүгээр эвтэх юм байх хэрэгтэй. Яагаад гэвэл хичнээн гоё юм ингээл авчаал биенд ивгүй ингээл тий тийм бол ямар ч нөх хувцыг амьлуулахгүй байхгүй юу? Ер нь тий өөртөө итгэлгүй болчих байхгүй юу? Тэгээд нэгдүгээр биендээ эвтэх юм байх хэрэгтэй. Тэгээд яг уу мэдээж худалдагч нарын үгэнд бас хэтэрхий итгэх ёсгүй ч юм одоо тэгэх юм бол би өөрөө зөвлөж чадахгүй болчих واخгүй. Тэгэхээр гэтээ янз бүр байдаг л да би бас нэг сонсч байсан би ингээд нэг суугаад ижсэн юм а дэлгүүр дээрээ тэгээд хүн орж ирэл би үнийн хэлчихэл ингээд байжсэн чинь нэлээд удаан худалдагч хийсэн миний таньдаг хүн орж ирэхгүй юу. Тэгээд тэгснэ мэ чи одоо ингэж зүгээр сууж болохгүй гэж наагдаг чинь тэгээ яасан бэ гэж тэгсэн чинь одоо юу хүн орж ирлээ бол бүх хувцас үзвэл тэнэг хувцасан ч үзвэл тэнэг ингээл тэнэг юмнуудыг одоо айгүй онцгой юмнуудыг гой гээд ах юм бол хүмүүс чинь сүлд нь гоё юм байна гэж хараад аваа явтыг гэж надад хэлжсэн. Тэгээд би одоо ямар сониод би нэг бол ингээд байгаа юм болоо гэж бод одоо тэр чинь бараг 3 жилийн өмнө надаа 4 жилийн өмнө анх дэлгүүр нээж байхад л тэгж хэлжсэн. Тэгээд гэтээ энэ бол өрөөсгөл би нөө хэлсэн шүү дээ. Мэдээж хүн нэг аваад давтан юм чинь одоо илүү амжилттай явна уу гэхээс ганц юм өгчөөл болчихно гэвэл тэр бизнес шууд ампуурна үстэй. Юу н ямар ч салбар дээр. Тийм болохоор яг гэтээ хитрхи бас октод маань ингэдэг байхгүй юу? Нэг хувц ингээл нэг найзтайгаа ячаал дахиад нэг найзгаа авчраа. Дахиад өмсөд үзээд хий да. За боллоо. Тэгэл явж байгаа. За яаж дахиад нэг найзгаа дахиад нөхрийгөө гэл тээ. Баг гэр бүлэрээ шийдээд байна шүү дээ. Тэгээ нүг хүн болгоны ингээ нүг сонголт өөр харах юм өөр тийм үү? Хамгийн гол нь өөрийгөө ингээд тэ талент өөрийгөө эхлээд хараад өөртөө л таалагдсан өөртөө л гоё байвал хүн ер нь өөр хүнд таалагдах гэж хувцлахгүй шүү дээ тийм үстэй өөртөө Ер нь бол өөртөө таалагдах одоо яг биеинд тохирж ийн хөдөлгөөд эвтэйхэн байна уу тийм хувцсыг л сонгох нь зүйтэй нэ тийм. Гэтэ мэд эвтэйхэн байна. Энэ бол их гоё даашин за нөгөө нэг стретчтэй юм зөөлхөн тэгээд ийм болохоор ерөөсө шинэ жилээр нэг амар хэцүүдэг шүү дээ ингээл барайл ерөөсө тийм мэдрэмж авахгүй бас тийм жинхэнэ гоо. Тэгвэл нөө октод ч ингээ шинэ жил олно гээл өстэй хэдэн хоног бэлдчихээл тэ ямар ч ингээл тохгүй ингээл яах юм бол айгу асуудалтай байхгүй тийм болохоор яг өөртөө таалагдсан тэгээ өөрт эвтэйхэн за сонгоод явах юм бол ер нь хааж ирсэн бардам өөртөө итгэлтэй гоё байна дөө октод маань хүн одоо зөвхөн одоо хүний дуурайх биш тус хүн чинь нэг л бүтээгдсэн яг л өөрийн гэсэн гоо үзэсгэлэн тэр хүнд байж л байгаа тийм үү тэгэхээр тэр өөрийнхөө гоо үзэсгэлэн илүү тодтогсон хувцсыг илүү сонгож өмсвөл
За баярлалаа. Тэгээд энэ жилийн шинэ жилийн бас хувцсны чиг хандлага ямар байж болох вэ гэдгийг бид гурав үзүүлэхийг зорилоо. Ингээд олон бүсгүйчүүдийг баярлуулж бас маш гоё өрмөц сонголт хийхэд тусалж байгаа. Энэ салбартаа бас хатна нь болоорой. Монголын магадгүй Blonde ч юм уу те, Mickey, Mega Mickey гэдэг одоо брэнд дэлхийд гарахыг өгөөсөхгүй. Тэгээд охид бүсгүйчүүдийг бас өөртөө ихтэй байх, хамгийн гоё зөв сонголт хийхэд одоо үйл ажиллагаа явуулж байгаа танд олон таны дэлгүүрийн хамт олондоос баяр хүргэе, амжилт хүсье. Тэгээ манай цэцэгт нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг цэцэгт мэдлэгээний зүгээс Лили цэцгийн баглаа илгээч. Баярлалаа. Бид таны хаз жаргалын эрч. Яасан ч гоё. Хамгийн сүүлд хизээ цэцэг аав? Хамгийн сүүлд цэцэгт мэдлэгээс бэлэг цэцэг авсан юм байна. Тий. Нэг зүгээр би одоо тэр өдөр нэг аюу гонигдсан байдаг үлээ дээ. Тэгсэн чи яг надад цэцэг оруулж ирээ. Манай байгууллагаас ингээд танд өгч гинэ гэхэд аюу гоёсон. Ямар гоё. Ийм мэдрэмжтэй газар шүү дээ. Харин тий. За маш их баярлалаа. Нийт үзэгчдийг маань за нийт худалдаа авагч бүсгүйчүүдийг маань гоёхоос гадна манай нэвтрүүлгийн өнгө төрхөнд үнэхээр өнгө нэмж хөтлөгчдийг маань стил имижийг гайхалтайгаар бүрдүүлж өгдөгт маш их баярлалаа. Тэгээд энэ үгийг өмнө хэлж чадаагүй байсан байна. Одоо харин хэлье. Дахин. Ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Гэлийн хатан бол мэдээ салбартай хатан болж одоо манлайлж байгаа үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг урьдаг. Тэгээд өнөөдрийн энэ суудалд өргөдөө ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд хоошны ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Blonde-оор байнга үйлчлүүлнэ. Тэгээд олон бас бүсгүйчүүдийг тийм ээ өөртөө ихтэй байх тэр замд нас яг чин сэтгэлээсээ тусалсан хിവэрэл байгаарай. Маш их баярлалаа. Тэгээд энэ гоё нэвтрүүлэгт ураад те зочноор орж ийн гэж би ерөөсөө төсөөлж байсангүй. Тэгээд маш их баярлалаа. Та нарт та эрт ч гэсэн цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За их гэлийн хатан үзсэн нийт бүсгүйчүүд гэж илүүтэй онцлмаар байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ жилээрээ од нийт гэлэлзаарай гэж хүсье.